Өглөөний минь үг та бүхэнд мэдээ сурвалжлага влогийг хамтдагсан нэг юм бүтээлээ үзэгчлээ анхны дугаараар өргөж байна. За анхны дугаараа бид бас Монголын хамгийн анхны олон улсын хөнгөн бирж дээр хавцаа гаргасан Монголын хамгийн анхны уурхай хажуудаа баяжуулах үйлдвэртэй нүүрсний уурхай буюу ухаан одыг дээрээс анхны дугаараа өргөж байгаа. Одоо өнөөдөр уурхай бүтээн байгуулалтуудтай танилцсан гэхээр уурхайчт маань нэг юм өрөөнд нэг ханшин зочд ирнэ шин даваа тавьсан байсан шин сайхан тухтай амарсан ингээд ийм өрөөнд уурхайчт маань нэг хан за тэгээд ухаан одог уурхайн тухайд анх одоо техник эдийн засгийн үндэслэл мөн хувьцаа гаргах улсад гаргаж ирсэн. Одоо бол дахиж хайгуул хийгээд нөөцөө олол 500-600 сая тонн гэсэн мэдээлэл ингээд уурхай болсон. За ингээд уурхайн талбай дээр хүрэлцэрсэн байна. Тэгэхээр ухаан одог уурхайн тухайд бол 2005 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Гэхдээ яг уурхайн олборлтыг бол 2009 оноос хийж эхэлсэн. За ингээд өнгөрсөн хугацаанд нийтдээ 20 жил үйл ажиллагаа явууллаа гэдэг энэ зүйлийг хэлж байгаа. За 2011 онд баяжуулах үйлдвэртэй болсон. Баяжуулах үйлдвэр нь жилдээ нэг 15 сая тонн нүүрсийг баяжуулж угааж эцсийн бүтээгдэхүүн болгодог өртөг шингээдэг гэсэн. За сайн байцгаана уу? Та бүхэндээ ухаан одог уурхайн төчнөд талбайгаас уулын ашиглалтын инженер Дампин бүрийн үйлдвэр орших миний бие мэдчиж байна. Манай уурхай маань ерөнхийдөө баруун зүүнээсээ баруун тишээ чиглэсэн нүүрсний 14 давхаргаас бүрддэг. За одоо хүртэл нүүрснийхаа 9 давхрыг нээж олборлоод ашиглаад явж байна. За бид нар одоо хамгийн 2023 оны сүүлийн батлагдсан тэзүүгээр 2056 хүртэл ашиглахаар төлөвлөгдсөн байгаа. Одоогийн байгаа бидний энэ төвчнөөс уурхай хамгийн гүн хэсэг хүртэл 270 м гүнз гэрсэн байгаа одоогийн байдлаар. 2056 хүртэл уурхай эцсийн хүрээ язгаар хүртэл 490 м хүртэл гүнз гэрнэ. Тэгэхээр одоогийн 270 дээр дахиад нэмдэг нь 220 м хүртэл гүнз гэрнэ гэсэн. За ингээд ухаан одгийн тээвэр логистикийн хэсгээр ирсэн байна. Тээврийн хэлцээ менежерээс мэдээлэл авсан. За тэр цаана харагдаж байгаа баяжуулах үйлдвэр энэ жилийн төлөвлөгөөр нэг 8 сая тонн нүүрсийг экспортод гаргана угаана гэсэн ийм зорилттой юм байна. За кокс нүүрс гэж чухам юу байдаг вэ гэдэг бүгдээ харъя. Энэ бол ингээд уваад бэлтгэсэн байгаа кокс нүүрс буюу одоо дэлхийн зах зээл дээр бид экспорт гаргаж байгаа бүтээгдэхүүн. За энэ бол хоёр дахь бүтээгдэхүүн буюу мэдлэг сайжруулсан түлшний үндсэн орц гэсэн үг. Энэ дээр бид нэр барьцалдуулагч хийгээд сайжруулсан түлшин үйлдвэрлэж байгаа. Гэхдээ энэ жил хүүхэн нүүрс өмнөд хөрсөөр экспортлож бид өвлийг давна гэж үзэж байгаа. За манай тээвэр логистикийн хэлсэн энержи ресурс компани яг нүүрс буюу одоо үндсэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчд хүргэж өгдөг ийм хэлсэн байгаа. За манайх бол өнөөдрийн байдлаар 590 орчим техник тээврээр ихсэл ажилладаг. За 1200 орчим ажилтнтай ийм хэлц байгаа. За манайх бол дотоод тээврийн бол зөвхөн өөрсдийнхөө тээврээр явдаг. За энэ бусад компаниуд бол уурхайнууд бол дандаа грейд тээврийн компаниудаар явдаг бол манайх бол ажилтнууд бол тээврийн хэрэгслүүд бол ер нь зогсохгүй хоногийн 24 цагт тасралтгүй тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж байдаг. Энэ гутал нь чамд ингээд өмсгөлээр юу шиг санагдчихад алиулж байгаа гутал шиг санагдчихсан шүү дээ. Бид нар багад нэг зэрэг дээр нэг юм алиулж байгаа гутал. Харин тийм. Гэтэ нундыг нүүрсэн бүр амар аа шүү дээ. Амар нарийн шигтэй. Тийм өөр модод бидэрс мангар тастай байдаг хэ. Энэ баг ногоон өнгөтэй харагдсан болсон шүү дээ. Амар өнгөтэй болсон. Баймын тоос гарна. Тэрээр нэг юм арчил авахгүй болохгүй. Тоног тохиромжийн ерөөсө халтаан спид цаарсан халтаа хавсаа холол ажил байна шүү дээ. Тэгээд нөгөө байнгын цагаан цаас сэргэлдэг нэг чинь гар хурам хүртэл халтарна. Ухаан одгийн уурхай баяжуулах үйлдвэрийн хяналтын өрөө ухаан одгийн уурхайгаас олборлож байгаа нүүрсийг 3 ангилаад тэгээд баяжуулт юм байна. Одоо энэ том ширхэгтэй нүүрсийг бол одоо хүнд циклоны орчинд буюу баяжуулдаг бол нарийн ширхэгтэй нүүрсээ болохоор хунгаан баяжуулах аргаар баяжуулдаг. За бүр хит нарийн ширхэгтэй нүүрсээ бол хөвлөн баяжуулах арга гэдэг юм. Одоо нүүрсийг баяжуулах 3 төрлийн арга юм байна. Тэр 3
шинэлгээр авчаа. За ухаан удгийн баяжуулах үйлдвэр бол Австрали шинэлгтэй. Тэгээд хамгийн сүүлийн үеийн одоо бүтээн байгуулалтуудыг хөрөнгө оруулалтуудыг технологийн гормын хувьд шинжилж оруулсан. Ухаан удаг уурхай өөрөө юм том тоног хөрөмчнүүдийн буюу яг уурхай олборлолтын дээр явдаг тоног хөрөмчнүүдээ бол засварлаг юм төвтэй. Хамгийн том одоо тоног хөрөмж нь бол Caterpillar-ийн 793D. Ер нь уурхайнууд цаг тутам тэдэн цаг яваад гэдэг ийм засвар үйлчилгээнүүдтэй байдаг юм байна. Тэгэхээр эвдэрхээр нь засдаг биш. Яг тодорхой цагт явуулаад тэр цаг дээр нь засварладаг нэг ийм стандарттай. Тэгжиж аюулгүй ажиллагаагаа хангаж үйл ажиллагаагаа явуулдаг гинэ. Энэ бол Energy Resource ухаан удаг уурхайн засварын төв. Хоногийн 24 цаг тасралтгүй 2 хэлзээр ажиллах өөрийн жолооч нартай, өөрийн машинтай. Тэгээд бас өөрийн засварын төвхтөөгөөрөө илүү одоо хариуцлагатай байгаа гэдгээ л үүгээрээ илүү хэлж байгаа. Тэгэхээр ухаан удаг уурхайн нийгмийн дэд бүтцээ шийдсэн бас нэг төсөл нь бол энэ цэцгийн хороолол юм байна. Нийтдээ 11 барилга байгаа. 550 айлын орон сууцтай байна. За тэгээ метр квадратаас хамаарат ажилчдын гэр бүлийн тооноос хамаарат метр квадратыг сонгуулдаг. Гэхдээ нийгэм нөхцөл нь бол хамгийн доотлон 6 жил ажилласан. За цаашдаа доктортой ажиллана. Тэгээ дээрээс нь зохиццээд ирж гэр бүлээр амьдрах бололцоотой энэ гэр бүлүүдэд түлхүүр гардуулах нөхцөлөө өргөд юм байна. Тэгээд байранда урьдчилгаа төлдөггүй, сар болгон одоо лизинг гэдэг юм уу зээл төлдөггүй. Тэгээ яг гэрийн хугацаа дуусахад өөрийнх нь өмчлөө юм болдог. За зарим нэг ажилчид бол бүр 2 дахь байраач авч байгаа. Эцсийн хороолт бол Улаанбаатар хотод байгаа бүхэл сайн үйлчилгээнүүдийг бас авах боломжтой. Улаанбаатар хотод байгаа ресторанууд, салбарууд юм байна. За кофе шопууд гэдэг энэ бол нэг тийм Улаанбаатарын хөгжлөөс хоцрогдож байгаа юм уу? Тэнд хэрэгжилж байгаа юмнаас хоцрогдож байгаа гэсэн ийм мэдрэмжийг бол баг автгүй гэж ярьж байна. Тэгээд энержихэн ингээд жоохон өөрийнхөө хэрэгцээний талбайгаа өгчдөг байхгүй хүмүүс. Тэгээд системийн нөгөө нь эмээл тэгээд дэрвэхийн хаалт малтын бүгдийн энержи сангаддаг. Энэ газрын бол үн төлбөргүйгээр ингээд ашиглуулдаг. Тэгээ одоо өөрсдөө ингээд сайхан тариад авчихдаг юм бол хүмүүсийн амьдралын өрхийн орлого нэмэгдэн нэгдүгээр хоёрдугаар цэвэр бүсдийнхээ бүтээгдэхүүнийг хийж байгаа байхгүй юу? Энэ шар хулуу байна. Одоо ийшээ бол зөндөө юм байгаа. Энэ бол дуун байна. Тэгээд энэ бүрэн цанган, шар санган, тэгээд хүмүүс гэх мэтчдэнгийн ногоонуудын талбай дээр байгаа. Ингээ говьд орсон пандор гэдэг үстэй. Нөгөө нэг юу хоолны шоу моон дээр гэж үгээд байдаг шүү дээ. Тэгэж үзээч шиг. Нэр энэ говьд орсон пандор шүү. Авгаа амттай байна. Оёос бодлого болохоор ногоо нөхгүй юу? Тэгж ярьж байна те. Амтнастай янз. Тэгээд сонгон монгонд хамаагүй аагтай байдаг гэнэ. Гоё аа.